сонсогчдоо тааханд ороо мэнд хүргэе. Надтай ярилцахаар Монголын ногоо намын ерөнхий наримчгийн дөрөх чулуун дөрч юм уу гэрээд байна. Сайн бацхан арих юм үзчтэй. Сүүлийн жил гарan эхэлл идэвхтэй явлаа шүү дээ мөнгөөрэ. Өнгөрсөн сонгуулиар хөөшинч цөмөн хаягдл авсаад гэрэмэрийн асуудлыг ардын нам хийдсэн байна гэд баахан л суртал угуулга хийсэн. Инкод жилчин сайд болоод яваад гэсэн. Өөрөө ногоо намын гинсэхээр л үлдэх шиг дээ. Энэ асуудал бол ийм ээ. Энэ цөмийн хаягдлын асуудал гэдэг бол 2011 оноос их хүчтэй яригдсан шүү дээ. Фукушимагийн одоо атомын цахилгаан станцын ослын дараа бол дэлхийн нийтүүдийг одоо Монголын олон нийт ч гэсэн одоо нэлээд энэ асуудлыг анхаардаг болж улмаар одоо энэ цөмийн хаягдлын асуудал одоо ижлэгдэх болсон л доо. За тэгээд энэ 2011 оны хавраас өрнсөн тэмцлийн үеэр бол одоо аль нэг намыг буруутгах байт юм уу? Аль нэг намын хүмүүсийг бол одоо цөмийн хаягдлын асуудал буруутгах гэж ингэх зорилго бол тавигдаагүй. Ер нь бол одоо бүх намуудын томоохон намуудын хүмүүс бол энд яригдчих холбогдож ирсэн. За тэгээд энэ бол бас сонгуультай шигсэн бас холбоотой асуудал байгаагүй л дээ. Тэгээд энэ цөмийн сонгуулийн үеэр их л хүчтэй яриад тэрнээс нь дуу энэ дэндүү хэвлэн байгууллаа гээл. Тэгээд бодлон шидэд Саддам Хусейныг дэмжигч юу бууш гутал шиддэг шиг тийм ах суртал явуулах гэх юм байна. Тэр бол бас гутал шидсэн бол тийм асуудал арай болоогүй. Тийм ах явуулах гэж байсан шүү. Ингэж байсан. Ер нь бол энэ цөмийн эсрэг тэмцэл маань одоо голдөрлөөрөө явсараад сонгуул дээр явж атсан. За тэгээд тэр бол яг нөгөө даш зөрөгтийн одоо үсийг уссан юм бэлэгдлийн ажиллагаа хийж явах шиг байна л да. Энэ нь болохоор тэр үед тэр мэдгэлэл чинь ил гараад ирсэн тийм ээ. Энэ их бот гэдэг цөмийн энергийн газрын дарга асан хүн бол энэ цөмийн гэрээ хэлцлүүд бол ер нь хийгдчихсэн. Үүнд бол одоо даш зөрөгт сөв батулд гэдэг хүмүүс бол гарын үсэг зурсан юмаа гэдэг асуудал яригдсан шүү дээ. Үүнд бол одоо цөмийн эсрэг идэвхтнүүд бол игдүүцлэн төрж байсан. Тэгээд үүнээс үүдсэн л одоо юм агц болсон таа. За тэр үеэр за ирэх хурж ирсэн хүмүүс за намайг бүртгэлээ хогч шүү. Хайж яваараа гэж занл хэлж ирсэн юм. Өөрснөө бол за ардын нам ялчулж дийлэн нөгөөхдөө гэж харагдахаар юмнууд сүр сүртэй хийсэн шүү дээ. Тэрний дараа ч нэг юм болсон. Яг хоо цөмийн энергийн дарга асан инх бат болон намайг бол одоо гүтгсэн гэж ингэж шүүхд өгсөн байсан. Шүүхд өглөө гэдэг мэдээлэл тарсан л та. Тэгээд тэр нь ямар учиртай зүйл болсныг бол мэдэхгүй тэгээд чимээгүй болсон. За тэгээд одоо даш зөрөгт за энийг бол одоо байгуулах одоо нэр холбосон даш зөрөх сөв батуул гэдэг хүмүүс ямар ч даш зөрөгт нь Канада руу гарч ийн гэдэг л яриа хамгийн сүүл сонсогдол тэгэл ерэн замд орсон тийм юм болсон. Яг замд хэлсэн чинь. За яг инкоттой хамт энэ улс төрийн зорилготой сонгуульд чиглэсэн агуулгатай нэмэгдэл хийж яхад за яг гараж өгсөн гэрээний уулбар ч юм уу ховч юм уу эсвэл тэгж ингэж хийсэн юм байна гэсэн юм бодиттой баримт өөрөө харсан уу? Тийм одоо би бодиттой яг баримт харсангүй. Инх бат гэдэг хүн бол энэ гэрчин байна гэж ойлгосон. Тэгээд ер нь бас нэг ийм асуудал байдаг л та. Манай нийгэмд бол альва зүйлийн баримтчилт бол одоо харьцангуй сул байдаг. Тэгээ инх бат гэдэг хүн бол үүнийг юугаар гэрчилсэн бол Америкийн нэгдсэн улсын одоо эрчим хүчний департаментын албан тушаалтны нэрээр гэрчилсэн. Өөрөө бол албан тушаалтан байсан учраас өөрийнхөө албан тушаалтан байсан тэр байр суурьаар бол гэрчилсэн. Ийм одоо ойлголттой байгаа. Тэгээд яг манайх ингэж хэлдэг л дээ альва юм болоход за энэ одоо тэгээ баримт нь аваа гэж. Тэгээ баримт нь аваа нэхэр манай нийгэмд ч одоо энэ альва асуудлыг хариуцлагагүй ч юм уу гэмээр байт юм байна. Тийм болохоор бол яг тэр баримт цаас нь болохоор цагаа болохоор гарч ирдэг тийм үү. Би бол тэр баримт цаас нь бол удахгүй гарч ирэх юм байна гэдэг тэр үед итгэл үнэмшилтэй байсан. Гэхдээ одоо бол бас тийм баримт өмнө одоо харсан тийм цаас бол одоо хараагүй л явж байгаа. Гэрчийг устгах гэдэг шиг гэрчийг албан тушаалаар явуулчлаа шүү дээ. Энэ хамтарсан засгийн газар байсан хонь хургаа нийлүүлжсэн 3.5 жилийн хугацаанд тэр асуудал хамгийн хүчтэй яригдсан. Тэгээд дараа нь гарч ирэнгүүтээ ялсан намын за олон холсон намын олонгоч хэд олон холж чадаагүй шүү дээ. Арай олон суудлаа авсан намын дарга нь чи явчаад иртээ өгсөн 4 жил гэдэг. Тэгээд танд бол харин ногоо нам юу гэсэн? Тэр одоо юу болсныг би мэдэхгүй байна. Инх бат гэдэг хүн бол одоо Кувейтэд элчин сайд болсон юм аа. Тэгээд би бас хардлага байгаа л да.
Тэр Кувейт гэдэг улстай чинь манайх бас цөмийн янз бүрийн яриа ярьж л байсан байгаа юм. За тэр цөмийн яриа энэ юмнуудыг одоо үргэлжлүүлэн тодорхой хэлцэхээр явцсан биш үстэй гэсэн бас хардлага байж л байгаа. За миний хувьд бол одоо энэ цөмийн эсрэг одоо түүнээс гадна нийгмийн олон асуудлуудаар ер нь иргэний хөдөлгөөний хүмүүстэй ойр байж ингэж ирсэн. За тэгэхээр манай намд бол одоо бас янз бүрийн сорилт тохиолдож бас зарим хэсэг нь өөр намтай нэгдэнэ гэж явах зэрэг ийм явдал тохиолдож байсан. Үүний дараа бол одоо энэ улсуудыг дагаж явахгүй ногоо номынхаа одоо буурыг сахиж одоо голомтыг сахиж үлдээ гэсэн ийм 400 гаруй хүн үлдсэн байсан. Тэгээ шинээр зохион байгуулалт хийгдэхэд бол нөхөд маань энэ хүн бол одоо байгаль орчны чиглэлээр идэвхтэй явж байна гэж харсан гэж би бодож байгаа. Тэгээд намын дарга бом ялгах санал болгоод намын нөхөд маань л дэмжиж ийм л намынхаа дөрмийн дагуу барьцдаар болсон шүү дээ. Тэ. Нэг иргэний зэрэг гэдэг намтай очиж нийлээл. Тэрнүүд нийлэхгүй гэж эсэргүүцэл. Шүүхэр заргалдаж явсаар байгаа л нөгөөт иргэний зэрэг ногоо намд нөгөөт ногоо нам болж үлдээ. Баасан хөө оролцоод нэг хүн бас нөлөөсөн юм шиг те. Тэгээ ингэ явахдаа танай ногоо намч нэг даргаа солилтгол ажил хийдэг юм шүү. Тэгэж үзэж болохгүй. Манай ногоо нам бол одоо олон төрлийн үйл ажиллагаа явуулж ирсэн. Одоо ч гэсэн явуулсаар л байгаа л да. Одоо жишээлбэл энэ цөмийн эсрэг ажилд бусад одоо янз бүрийн иргэний хөдөлгөөд намуудыг одоо идэвхжүүлэх, урайлан дуудах юм тодорхой ажлуудыг хийгээд хэлцэж явж байна. Парламент цуудлага намуудын одоо уулзалтыг одоо санаачлаад байнга зохион байгуулах, бусдад хамтран зохион байгуулах ажил хийж байна. Түүнээс гадна Улаанбаатарыг утаагүй болгоход одоо сэргээгт гэрчин мөчийг яаж ашиглах вэ гэдэг тал дээр тодорхой судалгаагаа хийгээд явж байгаа. Ер нь бол янз бүрийн ажил хийж байна. За тэр иргэний зориг ногоо намын тухайд гэвэл одоо манайхаас нэгдэн гэдэг асуудал нь бол үтээгүй. Тэгээд тэд нэр одоо нэрээ өөрчлөе гэсэн ийм шинжлэе гэсэн утгаар ногоон гэсэн нэрийг л одоо дээр залгачаад тэгсэн хэрнээ одоо энэ ногоон үзэл баримтлал ногоон ажлыг бол одоо үүсгээд ингэж явж байгаа. За өөрөөр хэлбэл одоо жишээлбэл байгаль орчны яамны сайд байна шүү дээ одоо оюун дарга тийм ээ. Гэтэл энэ хүн маань одоо ногоон ажлыг тэгж ойлгох, ногоон үйлсийг ойлгох юм угшилтай хүн биш байгаа юм л да. Энэ хүн бол уул уурхай гэдэг чинь байгаль орчинд хамгийн одоо халтаа салбар байдаг, шууд сүйдэгдэг, шууд сөргөөр нөлөөлдөг. Тэгээд энэ Монголын одоо уул уурхайн бүх процесс одоо бүр олон улсын хүрээ глобал хүрээнд орсон энэ процессын одоо эхлүүлсэн одоо нэлээд анхдагч пионер одоо ийм л хүн шүү дээ. Одоо загалмаасан одоо их гэж хэлж болохоор ийм хүн бол одоо ногоон үйлсийг үргэлжлүүлж явна. Ногоон хөгжлийг одоо эхлүүлнэ гэдэгт бол бид нэр хэрэгэлцдэг. Тэгээ энэ нэгдэж нам хөвөлддөг хүмүүсийн нэгдэл биш гэдгийг та юугаар батлах вэ? Та нөр гадна дотны төлөөлөгч ирээд бас нэг энэ тэнд хэвлэлээр юм харангуут нь биднэрт баримт байгаа гэж ахшиж цуглаад тий? Тэр чинь юу шүү дээ. Яг хөө хэлбэр байх бай. Хэлбэр хин ч ойлгож байна. Ихтэй. Хүн болгонд хөрөхгүй шүү дээ. Эдэн дэлгүүр мэдээ гараад одоо ингээд та хоёр шиг ярилцаад байр суурь хэлээ. Баримт байхгүй гэж ингэж хэлж болохгүй. Одоо тэр инх бат гэдэг хүний шиг мэдгдэл чинь өөрөө баримт юм байгаа зү. Инх бат гэдэг хүн ингэж мэдгдсэн гэж. За тэгээд түүнээс гадна манай Монгол улс бол энэ албан тушаалтнууд цөмийн асуудлаар янз бүрийн яриа хэлцээ хийж явсан гэдэг чинь бол одоо дэлхийн олон орны хэвлэл мэдээлэл дээр гарсан. За Америкийн нэгдсэн улс, Япон, Монгол улсын албан тушаалтан одоо томоохон албан тушаалтан мэдэх юм дөрвөн хүн ийм яриа хэлцээ хийж ясан гэдгийг баталсан ийм л асуудал. Одоо ч гэсэн одоо баримтууд гарсаар байна. За жишээлбэл одоо энэ Дорнод аймагт одоо үйл ажиллагаа явуулж байгаа шинэ компани уран нууцаар олборлсон асуудал байна. За Тайшин гэдэг компани одоо ус хай нэгж жагаад одоо уран хайгаад үйл ажиллагаагаа зогсоолгосон. Ураны одоо бохир хийгдлийг одоо энэ тэнд хайсан асуудал байж байна. За Улаанбаатарх суманд одоо үйл ажиллагаа явуулж байгаа янз бүрийн компаниуд бол одоо бас одоо тийм чинь уран дрилинг, Говио, Арева энэ төр компаниуд байж штэ. Энэ компаниуд нь бол өргөмжлөг явуулахдаа янз бүрийн зөрчил гаргасан гэдэг нь төрийн байгууллагын одоо үзлэг шалгалт болон төрийн бус байгууллагуудын ажиглалтаар илэрсэн телевизийн нэвтрүүлэгч харсан зөрчлүүд байна. Тэгэхээр ч одоо баримт байхгүй гэж хэлж болохгүй байхгүй. Баримт бол байна. Тулаад ийм биш үү? Хүн болгон цөмийн бич, хүн болгон цөмийн бичгийн онолчд биш. Тэгэхээр цөмийн энергийн газар бодлогын барьж байгаа газрынхан манай нөхөр байгаад хууль бус байдлаар лицензийн ажлыг хийвэл, хайгуулах ажлыг гэвэл хэнийг ч байсан цуцлана гэдэг мэдчихэж шин, мэдгдсэн шин. Тий. Дайсан байсан ч хуулийн дагуу явж байвал бид нар зөвшөөрнө гэдэг.
Тэгэд ингээд ажлын хэсэг очиод юм өмнө дүгнэлт гарааг байхад шүүрж аваад тий. Нэг талаас нөгөө баримт нэг талаас бодиттой бос юм шүүрж аваад ховж өв хөөцөлдөг тийм хандлагч байхыг үгүйсэхгүй шүү дээ. Тэр нэг ийм асуудлыг ярьж ашиг байна тийм үү? Нөгөө Улаанбаатар. Тий, Улаанбаатарын цацрагийн хордлогоор 20 тугал өгсөн гэж. За энэ асуудал дээр бол би өөрөө Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн цөмийн ажлын хэсгийн зохицуулагч байна. За тэгээд манай цөмийн ажлын хэсэгт нэгдсэн цөмийн эсрэг идэвхтнүүд за манай ажлын хэсэгт одоо цөмийн физикч одоо юм чимэг гэдэг хүнч байж байгаа. Бид нар хилцээд бол одоо энд цацрагийн хордлого гарсан гэж тогтоогдоогүй байна л гэж үзсэн шүү дээ. Тэгээд бид нар бол одоо тий цацрагийн хордлого гарсан гэж мэддэггүй. Гэхдээ урааны хайгуултай холбоотой тэнд зөрчлүүд байна. Энийний дагуу бол шалгалт хийх хэрэгтэй, арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн юм байр суурьтай л одоо ажиллаж ирсэн. За тэр одоо мэдээлэл гаргасан одоо хүн байгаа шүү дээ. Одоо миний одоо найз юм да. Тэр хүнтэйгээ би бол одоо тэр санал нэгдэхгүй санал зөрүүтэй байгаа. Одоо цөмийн ажлын хэсгийнхэн байна. За одоо өөр одоо манай ажлын хэсэгт хамаардгүй цөмийн эсрэг үзэл бодолтой төрийн бас байгууллагын ч тэр одоо гайгүй мэдлэгтэй ийм хүмүүс маань энэ бол цацрагийн хордлогоос энэ дугуулнууд бол өгсөн биш юм байна. Энэ бол тогтоогдоогүй асуудал гэж байгаа. Тэгээд тэр найз маань одоо ингэж ярьсан асуудал бол тухайн хүний л одоо яс уртхууны ч гэдэг юм уу арга ажиллагааны л асуудал болж байгаа юм шүү дээ. Байгаль орчин эколог, баялаг гэдээ ярил хүмүүст гоё тусна л да. Улс төрчид болгонд энийг барьж ирдэг шүү дээ. Тэгэнгүүт нэг зөвлөлөөс халтаа халдгүй гэж баахан гаргаж тавиал те. Тэгэл тэрэндээ юу өгөх гээд байгаа. Халтаа гэд хэлчихвэл чиний нэр үндэд мууштай гэж шантаачлах гэж байгаа юм уу те. Тэгээд иймэрхүү үнлэмжээр төрийн бус байгууллагууд нь өөрөө улс төржөөд авах нь хэрэг зөв юм бэ? Төрийн бус байгууллагууд улс төрчих бол буруу шүү дээ. Би өөрөө бол одоо энэ цөмийн ажлын хэсэг дээр байхтааш тэр найз нөхдөдөө тэмцэлнэгтэй нөхдөдөө харьцахтааш тэр баримттай байх хэвээр, уул үндэстэй байх хэвээр, улс төрчих буюу одоо нөгөө бодит байдлаас халиад энийг улс төрийн тодорхой зорилгод ашиглах юм бол одоо эсрэг л байдаг. Тэгээд бол энэ төрийн бус байгууллагууд улс төрчин гэдгийг бол одоо буруу гэж үзэж байна. За улс хөргөөгөр одоо янз бүрийн мэдээлэл хийхийг бол одоо бас буруу ер нь цөрөг нөлөөтэй гэж бодож байгаа л. Сайн улс төрчсөн их хурл сууж шít. Сайн улс төрчсөн их хурл сууж шít. Суусан тэр улс төрийг тэрнийг улс төр болгоод ашигласан их хурл сууж шít. Суусан байж болно л доо. Тэрч орж ирсэн, мандатарч орж ирсэн байж шít. Тэгвэл бол би тэрийг чинь одоо шудраг гэж яриад хийж байгаа юм гэхээр нэг л өөр юм яриад байгаа тохоо. Тэгээ тэрийг чинь би энэ дараа зөв гэхгүй л байна шүү дээ, тий. Миний хувьд бол одоо энэ нийгэмчин чинь хамаг юм эрүүл голдролоор явал одоо ухаан би өөрөө гэхтээ одоо эрүүл уул үндэстэй хэд улс төржүүлээгүй ийм юм ярихыг зөв гэж бодож байна. За улс төр гэдгийг бол одоо улс үндэстэн хамтран амьдрах ухаан гэж ойлгоод байгаа. Тэгээд энэ голдролоор л авч явна. А тэгэхгүй ямарваа нэг юмыг бол энэ бол одоо ийм намын одоо буруутай асуудал ч гэдэг юм уу, ийм намын зөв асуудал ч гэдэг юм уу, юуны өмнө ингэж харах юм бол би бол эсрэг л байгаа. Тэгээд яг хөө төрийн бус байгууллагуудын янз янз штэ төрийн бус байгууллагууд юм биш үү? Сарвал гэдэг юмхтэй хэл цогтой тэмцэгчийн дүр тоглож байсан аа. Гадагшаа жилийн курст явж ирсэн. Одоо том төслөөр ажиллагаад дуулсан. Тэгээл ингээд залгуулангуудаа ногоо намын дэргэд байсан. Ногоо намд бас нөлөөтэй яваад байсан Дарис Охбатар хаана очсон байна харагдлаа штэ. Энэ бүхний чи одоо ямар нэг бохир үйл ажиллагааны үр дүн гэж дүгнж болохгүй шүү дээ, тийм ээ. Тэгвэл тохирооны үр дүн байхыг үгүйсэхгүй. Би тэгтээ нотлох чадаагүй ш нотлох шаардлага байна. Тийм тийм. Сарвал гэдэг хүмүүс маань одоо цөмийн эсрэг болон байгаль орчны тэмцэл өрнүүлж байсан. Манай ногоо намд байсан. За энэ хүмүүс маань одоо шудраг арчлалын одоо төсөл дээр ажиллаад одоо Швейцар улсад байдаг одоо ард түмнээсээ асууж шийддэг. Энэ арчлалын төсөл дээр ажиллаж байгаа нь одоо ямарваа нэг одоо зарчмаасаа ухарсан ч юм уу ийм байдлыг харахгүй байна. Одоо манай одоо бас Дарис Охбатар бол бас л энэ онц байдал гэдэг чинь байгаль орчинтой бас л хамаатай асуудал юм да. Тэгэхээр би бол одоо зүй ёсны үйл ажиллагаагаа явуулж байгаад зүй ёсны газараа очсон юм билүү гэж ингэж л харж байна шүү дээ. Нөгөө нам зарим улс төрчдийн зарим улс хүмүүсийн улс төрд нэг танигдаад явчих гიშгөр нь болсон л энэ иймэрхүү юмудаас харагдаад байна шүү дээ. Жижиг том юмудаас. За бадаялаа. Бадаялаа. Тэ. Ачис намнаас ингээд дамжаад намаар явсан. Эзнэр хүртэл ороод гарсан. Дарис Охбатар шудраг Америкээс олж тэр хүн олон хөрсөн ч гисэн. Тэ. Ногоо намд бол одоо ногоо нам чинь Монголын ууган намуудын нэг.
Тэгээ ногоон үзэл баримтлал энэ зүйлээ бол ерөөсө орхилгүй ярьсаар л тууштай ирсэн л дээ. Аль нэгэнтэй бол нэгдсэнгүү. За янз бүрийн улс төрийн хөгжтэй бол эвсэж байсан. Гэхдээ энэ бол одоо өөрийнхөө үзэл баримтлал мөрийн хөтөлбөрөөс нятсан гэсэн үг бол ерөөсөө биш. Одоо ч гэсэн одоо тэр ногоон үзэл баримтлал мөрийн хөтөлбөр бол баримтласаар л явж байна. За тэгээд янз бүрийн нэртэй улс төрчид олон нийтийн зөвтгөлтнүүд бол манай намд бол байсан. Гэхдээ бол одоо манай намын өөрийн буруутай үйл ажиллагаа гэхээсээ илүү манай Монголын одоо бохир улс төр томоохон намуудын одоо нөлөө, за дээрээс нь нийгмийн одоо сөрөг үйл явдлуудаас болж одоо өөр нам руу орох. За одоо тэр инх бата гой бол одоо тэр намаа нэгтгэн гэж яваад одоо намдаа сөрөг нөлөө үзүүлсэн байна. Зарим нь одоо орчсон нам руу явсан чинь тал байдаг. Ийм болсон байна. Түүнээс биш ногоон нам нь одоо ч гэсэн одоо үзэл баримтлсан хэвээрээ ер нь дэлхийн ногоонтнуудын хартий гэж байдаг. Энийг бол одоо дэлхийн бүх ногоонтнууд ногоон үзэлтнүүд баримтладаг. Үнийг л одоо баримтлсан, гол болгосон, мөрийн хөтөлбөрөөр барьсан ийм л хэвээрээ байгаа шүү дээ. Ер нь цэвэр хэвээрээ байна гэж би ойлгоод байгаа. Сонгуульд ядаж нэг судал сулгаах нь хүртэл намын их ажлын том үнэлгээ шүү дээ. Тийм. Тэгээд хэрвээ гэтэл нийгэм маань одоо эрүүл голдралтай, эрүүл улс төртэй ийм байх юм бол ногоон нам бол одоогийн байгаагаас саяын одоо маргаантай сонгуул гэж одоо босод бүх намууд үзсэн байгаа. Олго болсон намаас усна. Ийм биш одоо улс төрийн нөхцөл байх юм бол улс төрийн амжилт болж ард түмний одоо итгэлийг хүлээх найдвартай боломжтой л гэж үзэж байна. Яагаад тэгэхээр танад нэг ийм харагдаад байдаг юм а зүгээр би дотор нь их орж судалж үзэх болох та. Шинэ хуучин дарга нарын нөлөө. Тэгээд тамга улаацлсан үедээ үл ер нь яаж ч магтдаг юм шиг те. Тэгээд тамга авсан хүн нь гарч ирэнгүүтээ санхүү болоод сэтгэлгээний юм уу эсвэл нэг юмны бяранд очихтаар их амархан няцдаг. Няцсан гэхээр одоо яг хөө няцсанаас их няцдаг. Няцсан хүн байсан байх тийм үү? Одоо шинэ одоо инхо даргыг аваад үзье л да. Одоо ногоон үзлийг хөгжүүлнэ, ногоон намыг хөгжүүлнэ, санхүүгийн хувьд бэхжүүлнэ. Хүчирхэг болгоно гэж ирчээд өөр намд нэгдэн гэж байгаа бол няцсны нэг жишээ мөн байна. Гэхдээ бол одоо энэ яг хэнийг хэлж байна тийм ээ? Няцсан хүн гэж. Ер нь бол одоо ногоон намынхан за тэгээд удирдлагын ч гэсэн нэг тийм айхтар няцаад байсан гэж би бас харахгүй байна шүү дээ. Одоо ногоон үзлээл одоо ярьж ирсэн тийм ээ. Түүнээс биш одоо социал демократ болъё ч гэдэм үү, либерал болъё гэж ингэж ярьсан тийм бол байхгүй шүү дээ. Ногоон үзлээр ч нэг нөхөр Канада модон какасын дэмжсэн юм дээр бодлого оролцуулаад яваад байсан. За энэ одоо хэн байна одоо? Жижигээс. За би бол одоо орон сууц санхүүжилтийн графаст ажиллаа л тийм. Манай намд бол одоо өнөөдөр тийм ажил хийгээд одоо бидэнтэй ажиллаж байгаа бол тийм байхгүй байна. 2012 оноос. Тэгээд ер нь бол одоо энэ үзэл бодлоос няцахч байд юм уу те? Ашиг хонжоог эрхмэлсэн ийм хүмүүсийг бол одоо бид нэр шүүмжлэлтэй ханддаг л да. Тийм хүмүүстэйгээ хамтран ажиллахгүй л одоо ийм байдаг. Тэр нь тэгээд намаасаа гарна уу? Буруугаа хүлээн үү? Сонголтоо өөрөө хийдэг. Тэгээ манай парламентд суудлгүй намууд нэгдэж нийлээд юм хамтраа сонгуульд оролцохоор айхтар том амьс гаргадаг тийм. Тэгээд хэн чамайг хэн байсан чи мэдэн штэ гэдэг хандлагаар таардаг, дандаа задардаг. Энэ 16 оноос хойш хэдэн үеийн циклд явах бол гэж таваараа хардаг. Улс төрийн их хүчтэй ш. Тэ. За манайхны энэ яг ашиг хонжооны төлөө янз бүрээр одоо бүлхэмддэг энэ байдал байгаа л да. За тэгвэл энэ байдлыг одоо зогсоохын төлөө л одоо байна. Одоо манай ногоон нам байх юм бол. За тэгээд өнөөгийн байдлаар манай ногоон нам бол одоо ямар нэг тийм эвсэл ийм юмд одоо багтсан байдалгүй бие даасан байдалтай байгаа. Зарим хүмүүс болохоор одоо аль нэг намын одоо харьяанд орсон ч гэдэм үү, халаасанд орсон ч гэдэм үү буруугаар ярих явдал байдаг. Тэгтээ бол бие даасан байдал дугаараа үнэ хөргөн зарах гэх юм байна шүү дээ. Тийм юм бол одоо огт байхгүй шүү дээ. Бүртгэлийн тэргээр дамжуулаад албан тушаалд хүрэх ч юм уу тийм. Энэ яриа бол одоо ямар ч уул үндэсгүй яриа. Тийм одоо зардаг, аймаалдаг ийм юм ерөөсөө огт байхгүй. Би өнөө бол хариуцлагатайгаар мэддэг байна. Гэхдээ надад нэг юм харагдсан. Сөрөг хүчний нам, засгаас гарсан намтай очиж цөмийн асуудлаар амьд гэрчтэй нийлээд баахан тэмцэл хийчихэнгүүтээ одоо буцаад нөгөө төхрөө явж байхад та нар хавар тохирон дээр учраа олцоогүй юм шүү. Зүгээр хаврын хийсэн тэмцэлч одоо ингэж харагдаад байна шүү. Мөнгө өргөдөг хүн энэ намын ногоон намын ерөнхий нарийн бичгийн дөрөв болчихсон. Тэмдхийн бодлого энэ дээр ирж байгаа юм байна гэж нэг талаас харагдах. Нөгөө талаас тэднэр нь хаширтай ойлголцож чадаагүй болохтой
энэ хүн энд ирээд эдрийг одоо буцаагаад ингэх гэж байгаа юм харагдах. Тийм. Хоёр үзүүр харагдаад байна шүү дээ. Огт байхгүй шүү. Энэ чинь одоо нэрээ нөгөө полиграф энэ төр аппарат энэ төр байдаг шүү дээ. Тийм юмар шалгасан ч тийм юм огт байхгүй гэдэг нь гарна шүү дээ. Би бол одоо энэ цөмийн эсрэг асуудал, иргэний хөдөлгөөний асуудал ийм юмар л одоо явж исэн. Миний нэг зарчим бол ийм байдیں۔ За ингээд босох идэвхжих зарчимтай боломжтой тим тэмцэл байвал тим тэмцлийг л одоо ерөөсөө дэмжиж бай. Тэрэнд оролцоод бай. За тэгээд энэ нь бол хамгийн гол нь ямар зарчимтай байх юм бэ гэвэл дарангуу дэглэм одоо манайхны энэ харьд воочлогдож байгаа энэ өнөөгийн байдлыг л одоо яаж сулруулах уу, арилгах уу? Ийм л зарчимтай. Тэгээд би бол энэ цөмийн эсрэг тэмцэл маань одоо идэвхтэй өрнөж байгаа ийм байсан учраас мөн одоо өөрөө идэвхтэй хийлэн оролцож Монгол одоо оршиж байгаа шудраг ус нийгэм харийн боолчлыг одоо сулруулахад энэ чинь хэрэгтэй маа гэж ингэж л оролцож ирсэн. Тэгвэл энэний асуудлаар ярьцаагийн үед за Францын сонирхол, Оросын сонирхол, Энэтхийн сонирхол. За Казахстан бол их тоглогч болоод явчлаа гэж улс төрчид янз янзаар харамсаал биширхэн бишрэл яриад байна шүү дээ. Энэ эднэртэй бид бас баггүй нууцтай бид яаж тоглох вэ? Гарцууд бид нар байна шүү дээ. Тий. Өмнөд Азийн гээд гарц байна. Ийшээ гарцууд зөндөл биш нүүрнээс гадна. Тий. Би бол одоо ийм л байр суурьтай байдаг л та. Манайх бол одоо ерөөсөө асар их баялагтай байгалийн баялгаар нэг хүнд оногдохоор бол дэлхийд нэгдүгээрт орох юм байна гэж би ойлгосон. За тэгээд ийм байж хад бол заавал тэр эрсдэлтэй өнөөдөр манайхан бол ашиглах олцоогүй гэдэг нь одоо олон жишээн дээр харагдаад байгаа. Ураны асуудлыг л одоо болий, цөмийн асуудлыг болий, хойшлуулъя. Одоо ядаж хойшлуулъя тийм ээ. Ядаж өнөөдөр биш. Ийм л байсартай байдаг. За одоо хожим яг нэг технологийн эрс ийм юм гарч ирээд би тэнд итгэхгүй байгаа. Одоо ямар ч аюулгүй болчлоо гэхэд одоо хэрэгжүүлж болох юм да. За тэгээд энэ манайд үнэхээр одоо янз бүрийн улсуудын төрийн ашиг сонирхлууд ураантай холбоотойгоор орж ирсэн үнэлтэй. За тэр дорндод одоо жишээлбэл урааныг ашиг сонирхлыг Оросууд илэрхийлдэг тийм. За тэгэхэд ингээд хаан ресурс гэдэг компанитай ажиллаж байхад одоо дарамт үзүүлж байсан. За тэгээд цахилгаан янз бүрийн юмар одоо тасалж байсан гэж би одоо уншижл байсан. За тэгээд Францын одоо Areva гэдэг компани бол одоо төрийн ийм компани байна. За тэгээ энэ компани Францч одоо айгүй олон 50 хэд атомын цахилгаан станцтай юм сонин болсон юм байлээ. Тэгээд энд ингээд их ашиг сонирхол байд юм байна. За тэгвэл одоо Хятадын бас ашиг сонирхол байж л шүү дээ. За Францын Areva компани Кожагобиг одоо охин компани хажууд зэрэгэлдээ Доншен гэдэг одоо Хятадын компани ажиллаж байна Зүүн Баян суманд гэж би ойлгож байна. Тэ Улаанбаатарын тэ. За тэгээд сая чинь би бол энэ Доншен Areva компаниудын зөрчил нь одоо хууль ус явдлууд гаргахад хүргэсэн биш үү гэж одоо тагнуулын байгууллага шалгасан юм байна гэж ингэж ойлголттой байгаа. Тэгэхээр чи энэ бол одоо энэ уран гэдэг шиг юм л аюултай байдаг шүү дээ. Одоо манай нутаг дээр одоо харийн гүрнүүдийн ашиг сонирхол одоо мөргөлдөөд ямар ч үр дүнд сөрөг дагаварт хүргэж болох юм байна гэж. Бид нар хамгийн гол нь асуудлаа бүхлээр нь харах хэрэгтэй гэж боддог. Манайд бол одоо 80 хэдэн одоо лиценз байна хайгуул. Урд нь 160 50 ч байсан гэж ярьдаг. За тэгээ энэний цаана одоо юу байна? Хаана хэн байна? Ямар улсын ашиг сонирхол байна? Ямар компаниуд ямар зөрчил гаргаж байна? Зөрчил нь яг ямар зөрчил юм бэ гэдгийг бүхлээр нь харах одоо асуудал төрийн байгууллагч гэсэн төрийн бус байгууллагч гэсэн чухал байгаа гэж бодож байна. Намуудын оролцооч гэсэн байлгүй хаа. Манай ногоон нам бол одоо ер нь одоо энэ цөмийн бус, цөмгүй бус болгоё гэсэн юм байсартай байдаг. Монгол улсыг нөвийн аюулгүй байдлын баталгаа гаргасан тогтоол хүртэл шүү дээ. Тэ манай Монгол улс бол одоо цөмийн зүсэггүй бус болъё гэж одоо асуудлыг тавьсан байдаг. Ер нь тэгээд цөмийн аюулаас одоо ангид байх талаар янз бүрийн хууль, гэрээ янз бүрийн олон юмд бас нэгдсэн байдаг. Энэ цөмийн холбогдлолтой олон юм нэгдсэн баа шүү дээ. Тэгвэл баг тэрнтэйгээ адилшихуу цөмийн одоо эсрэг олон юмд нэгдсэн байдаг. Тэр цөмийн эсрэг зүйлүүдтэй бол урд нь нэгдсэн байсан учраас тэр цөмийн эсрэг одоо янз бүрийн гэрээ конвенцуудаас гараагүйч энэ зүйлүүдийг одоо эхлүүлэх юм ясгуул байсан байхгүй юу? Хууль эрх зүйнээс одоо юм байдаг. Одоо байгаа төрийн дөрвөн зарлиг гаргаад тийм асуудал нов шүүгдсэн байдаг. Тэр асуудал нь нов гэдээ яриад байдаг тийм ээ. Цөмийн хаягдлыг бол одоо гэтэл гадаад дотоод бичээд байдаг. Бушлахгүй шүү гэж яриад байдаг. За тэгсэн чинь болохоор энэ ураны олборлол шар нунтаг одоо үйлдвэрлэх энэ асуудлаас чинь бас л одоо цацар бэтгэвтэй хаягдл гардаг. Тэгээд цацар бэтгэвтэй хаягдл гэдгийг л одоо нэг мөр болгож л ойлгох хэрэгтэй. Хэрвээ одоо цацар бэтгэвтэй хаягдл одоо бушлахгүй гэсэн хор үнэлттэй цацаргийн хор үнэлттэй хаягдл одоо бушлахгүй гэх юм бол
энэ ураны олбор шар нундгийн баяжмал одоо боломжгүй болж байгаа гэж ойлгодод байгаа шүү дээ. Тэгэхэд бол одоо цөмийн гэж нэг хаягдл байдаг. Цацраг байдагт бас нэг хаягдл байдаг гэд юм шиг ингээ хоёр янзын юм яриад байгаа. Ийм одоо хоёрдмал ойлголт байж болохгүй байна. Тэгэхээр бол одоо цацраг байдагт хаягдл гэж л одоо нэг мөрөөр ойлгоод ийм цацраг байдагт хор өнөөлтөй хаягдлыг л одоо манай улс оронд бол үүсэхгүй. За өмнө нь байсан энэ нэг бэсрэг салбар байгаа шүү дээ. Одоо эмнэлэгт ийм боллоо шүү дээ. Иргэний хөдөлгөөн төрийн бус байгууллагууд амжаад их бол суусан хүмүүс байна шүү дээ. Бацаандан бол өнгөрсөн жил өстой ямар ч асуудлыг энэгээр оруулахгүй. Бивэл тас игээл хөндлөн хөвтнө гэдэгсэн. Гэхдээ бодлогын явдгаар явал өгөгдсөн нийтийн дагуу хайгуул хийгээл явж шүү дээ. Хуулийн дагуу. Тий. Одоо энэ Бацаандан тэгэхээр та нар их хурл суужгаа хүмүүсээс хэр дэмжлэгтэй юм бэ гэж. Тий, одоогоор айхтар их тийм эрчимтэй бол хамтран ажиллаж байгаа биш. За ингээд Бацаандан нарын одоо гишүүд те Ганбаатар гишүүн бас байсан. За Баки гишүүн бас байсан. Баяр сайхан гишүүн байгаа гэж ойлгосон. Энэ гишүүд бол нэг тийм нэлээд олон гэж өөрсдөө ярьдаг. Гэхдээ яг хит юм бүүмэд. Ямар ч байсан улсын их хурлын ийм албан бус бүлэг байгуулагдсан байна. Цөмийн эсрэг. За энд бол одоо юуны өмнө цөмийн одоо энэ үйл ажиллагаануудыг боломжтой болгоод байгаа хууль эрх зүйг нь өөрчлөөгээд хамгийн их цөмийн энергийн хуулийг одоо өөрчлөх саналаас ажиллаа эхэлсэн юм байж байгаа шүү дээ. Тэгээд энэ дээр бол бас цөмийн эсрэг идэвхтнүүд одоо манай энэ ажлын хэсэг гэсэн саналаа өгсөн л дөө. За тэгээд энэ бол одоо бас эрч хүчээ аваад амжилт олох болцоотой гэж би ойлгож байгаа. Улсын хурлд бол одоо энэ цөмийн хүнээлттэй үйл ажиллагаа эсэргүүцдэг хүмүүс олон байд юм байна. Цөмийн лоббинд хамрагдсан хүмүүс гэдэг маань бас харьцангуй тийм хязгаарлагдмал, нууцлагдмал юм хүрээ байдаг юм байна. Өргөн хүрээ биш. Тэгэхээр би болохоор одоо тэр цөмийн лоббинд хамрагдаагүй улсын хурлын гишүүд нь бол одоо цөмийн эсрэг бай суурьндээ зогсоод энэ асуудал зогсож болно гэж үздэг. Тий. Тэгээд залгуулаад юм асуу л да. Сонин дээр нийслэлд гайгүй сайн болоог хөтэлдэг бас зохиол бичдэг хүн гинт улс төрийн нэг намын гал таванд дахиж ороод бүх юмд оролцоод явахад хэрвээ. Энд ч одоо би бол ингэж боддог байсан л та. За ингээл одоо сонин хэвлэлдээ ажиллаад засар цагаар нь зохиолоо хичээл амьдрий даа гэж. Тэгэхэд тэгж бол амьдрах ерөөсөө болцоог болсон байна. Цалин мөнгөж хөрөхгүй маань, зай завж гардгүй маань. За энэ улс орныг тэгэхээр чинь эрүүлжүүлэхийн төлөө тэмцэл рүү бол өөр ирэхгүй орд юм байна. Тэгээ ингэж орж явсаар байтал улам л одоо энэ улсын шинэ асуудал гарч ирээд улам олон юмд оролцсомоо санагтаад явсаар гад нэг мэтгэл одоо ийм болцсон л байсан. За тэгээд ер нь бол би түрүү хэлсэн те улс төр гэдэг бол улс үндэстнэрээ хамтаараа амьдрах ухаан. За тэгэхээр энд бол одоо ийм хүн орж болно, энд ийм хүн орж болохгүй гэдэг маань юуны өмнө тухайн хүний бол одоо улс их орноо гэсэн идэх зүтгэл сэтгэл нь ямар байна гэдгээс одоо хамаарч мөн дараа нь бол энэ хүний чадвар мэдлэг нь ямар байна вэ гэдэг ийм зүйлүүдээс л хамаард юм байна. Түүнээс биш бол одоо зохиолч сэтгүүлчин одоо улс төрд орох нь зохисгүй ч гэдэг юм уу. Би зүгээр ингэж эсвэл нийцэхгүй ч гэдэг юм уу. Би ингэж боддог шүү. Үзэл бодолтой тууштай. Ямар эрх ашигын эренбиг мэддэг. Них тийм хуйлаас хөгшөлтэй хоолны мөнгө өгөөсгөөс гойдгүй хүмүүс улс төрд байгаасаа гэж. Одоо бол юм биш үү? Хүүхд байхдаа тоогоотор өмнөх дээжийг өрөмнийхөө бүр сайнны нөгөөд дасгацсан. Дараа нь эрх мэдэлтэй албан тушаалт болонгуудаа дандаа өрмийг хамаад идсэн нөхдүүд л суугаад байна шүү дээ. 23 жил. Тэр үнэ үнэ. Ер нь бол одоо энэ зөвлөлтийн үед одоо зөвлөлтийн колоничлогчдод одоо ингэж үйлчлээс орцсон ийм давгаргахны хойч үе өрөө хөвгтүүд нь бол залгаад гараад ирсэн. Арчилсан хувьсгалын үр шимийг болохоор одоо тийм нөхдүүдийн л одоо залгамж халаанууд нь завшигсан юм байна даа гэж ойлгодог. Одоо угсаа залгамжлагч биш. Тий. Арчилсан хувьсгалын хийлдсэн одоо тэр партизанууд нь одоо өөрсдөө тэрийг хэлж одоо гомдол мэдүүлж байдаг штэ. За тэгээд тэр одоо урдны нийгэмд номенклатур гэж ярьдаг байсан тэр хүмүүсийн одоо хойч сайн хамсаатнууд нь л одоо гарч ирээд байгаа нэг юм буруу юм бол харагдаад байгаа. Бас шинээр одоо тэднийг түшгэлж гарч ирж үүссэн нөгөө төрөөс үүссэн төрийн бомбтон зэрэг юм хүмүүс. Бүгднийг амархан байна шүү дээ. Нэг нь дараагийн хувийг үлчин гарч ирсэн дараагийн үе дараагийн хувийг үлдээд ингэ яваад байна шүү. Тийм байна. Бүгдс маш амархан байна. Амархан бүгдснийг амархан. Тий, одоо би сайн нэг юм уншсан те. Одоо нэг эрүүл мэндийн яамны одоо нэг хүн л байсан л гэж байна. Тэр хүн чинь урд нь ялах шалахгүй хүн байснаа л тэгэл одоо нэг намын нэг залуучдын байгууллагад ороод тэгээд дараа нь эрүүл мэндийн яамныхаа дотор газарт ороод нэг газрын эрх мэдлийг аван гутаал өрөөсөө янз бүрийн хятад одоо хэрэглэгчээс эрүүл мэндийн тоног төхөөрөмжүүдийг одоо дамлж шахсаар байгаад
одоо нэг сейфэнд нь гэхэл 30 тэрбум валюттай болцсон гихчлээ. Энэ бол их амархан байна. Ягаад гэвэл нэг жаахан бизнес эрхэлж байгаа юм шиг байснаа тэрийг одоо хээл ахвал одоо улс төрийн намд өгөх хандив маягтай болгоод тэгээд дараа нь нэг албан тушаал тавигдчих юм бол ерөөсө дороо ингээд юу болчтой юм байна шүү дээ. Одоо тэр бомтой амархан одоо үүсч байна шин давхар. Ногоон бодлого яриад ногоон хөгжил яриад. За экологийн аюулын эсрэг зоригтой дуурайд явхад амжиргаа шөөрчлөгдсөн дээшилсэн. Амжиргаа ерөөсө тэг дээшилсэн юм багтаа байхгүй. Ягаад тэгэхээр одоо энэ манай ногоон намаас бол одоо яг миний үйл ажиллагаа одоо уцаар ярих ч байд юм уу найсаашаа явахын чинь зардал гарна л та. Энд зориулаад нэг зарим хэмжээний тусламж үзүүлдэг тий. Түүнээс иш бол одоо янз бүрийн өндөр хэмжээний орлого орж ирдэг ч болсон юм уу? Одоо тийм багт байхгүй харин одоо би энэ тэмцэлд хамрагдсанаар улам ядуурх чиглэлээр орж байгаа. Нөгөө мөнгө төгрөгийн одоо гол их үүсвэр болсон ажил төрөлрөгөө хандуулах анхаарал маш солироод тэгэл одоо ийм л байдалтай л болж байгаа шүү дээ. За тэгвэл болохгүй юмыг тас эдэлж өмжлөж шударга баримттай байгаарай. Тэгээд ажиллаж амжилттай ирж ярьсан баярлалаа. За баярлалаа. Амжилт хүсье. За. Үзэгчтэй өнөөдөр надтай Монголын ногоон намын ерөнхий нэрмжигэн дээрх Чулуун дөржийн мөнх хоёр ирж ярьсан. Анхаарал тавиан хамт байсан баярлалаа.